Марк номын 4-р бүлэг дээр гардаг нэгэн түүх Есүс шавнартайгаа Галил нуур буюу Генесаретийн нууран дээр аялж явах үед тухайн өдрийг нар шингэтэл үйлчилсэн учраас хүмүүстэй уулз зөвлөж тэдгэрийг хүмүүсийг эдгээж тэдэнд цаг гаргасан учраас маш их ядарч ингээд завин дээр унтж идэг. Гэтэл тэр үед юу болсон бэ гэхээр салхи хүчтэй салхилж нуур давлгаалan онгоц сүрлийн ирмэг дээр хүрсэн баг. Маш хашир туршлагатай олон жил загасчин хийсэн Галил нуурын нүхс сүв болгоныг андахгүй мэддэг дагалдагчид хүртэл энэ үед байр цалдаж үхэлтэй нүүр тулгарсан гэдгийг ойлгоод тэдний хийсэн зүйл юу байсан бэхээр Есүс дээр очисон байдаг. Есүс мэдээж бүх нойрт унтаж байсан учраас тэдний хашгиралдах тэр салхины чимээ бүр цалгисан ус нүүрэн дээр нь асгарж байхад хүртэл Есүс бүх гүн нойрч ирсэн. Тэгээд шавнарын эцэстээ хийсэн зүйлс нь Есүс дээр очиж түүнийг сэгсрээд түүнийг сэрээсэн баг. Тэгээд өдөр хамтаа энэ хиншлийг хамтаа одоо уншицгаая. Марк 4:38. Есүс завны хитэгт дэрлээд унтаж байлаа. Шавнар нь түүнийг сэрээж түүнд "Багшаа, бидний үхэх нь танд хамаагүй гэж юу?" гэлээ. Есүс сэрээд салхийг буруушааж нуурт "Чимээгүй, намд" гэж айлдав. Салхи зогсож шуурга бүр нам гүм болов. Тэр тэдэнд "Та нар юунд ингэтлээ хайна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг вүлээ" гэхэд тэд маш их хайж бие биендээ салхи болон нуур хүртэл түүн захирдж байдаг. Тэр ер нь хин юм бэ гэцгээж байлаа гэсэн. Маш гайхалтай нэгэн түүх. Есүсийн байгаль дэлхийг хүртэл захирч чаддаг бүтээгч эзэн бурхан гэдгийг хүртэл энэ түүх нотолж харуулдаг. Тэгээ энэ түүхийн хамгийн гол хэсэг бол дагалдагчдын Есүсээс асуусан асуулт байна. "Багшаа, та сэрээч, бид нар үхэх гэж байгаа нь танд хамаагүй гэж юу" гэж хэлсэн. Тэгэхээр ямар нөхцөл байдалд орсон хүмүүс Есүст ингэж хэлэх бол та бүхэн төсөөлөд үзээрэй. Үнэхээр тэд өөрсдөө үхлийн ирмэгд ирсэн байна гэдгээ мэдэрсэн учраас Есүсээс асуусан. "Танд бидний одоо яг ямар нөхцөл байдалд байгаа нь хамаагүй гэж юу?" Тэгээ өнөөдөр ч гэсэн маш олон Христ итгэгчид, маш олон хүмүүс яг энэ асуултыг бурхнаас асуусаар байна. Тэгэхээр энэ бүхий болж байгаа зүйлс танд хамаагүй гэж юу? Яг энэ үед дагалдагчид түүнийг Есүсийг дагаад тун удаагүй байсан учраас түүний энэ дэлхий дээр ирсэн гол зорилго, гол төлөвлөгөөг ойлгоогүй байсан. Есүс тэдний төлөө яах гэж ирсэн бэ гэдгийг дагалдагчид мэдэхгүй байсан гэсэн үг. Тэмч учраас Есүс өөрийнхөө ирсэн гол зорилгыг Матай номын 20:28 дугаар ишлэлээр хэлэхдээ "Үүнчлэн хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олонний төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ" гэвэ гэсэн. Есүс өөрийнхөө ирсэн гол зорилгыг юу гэж хэлсэн бэхээр "Би өөрийн энэ амийг хүн төрлөختний төлөө, та нарын төлөө золиос болгон өргөхөөр ирсэн" гэж хэлсэн. Үүнийг нэг удаа Есүс маш гайхалтайгаар зүүрлж хэлсэн Иохан номын 15 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлээр "Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй" гэж хэлсэн. Таныг аварсан Бурхны амь ямар үн цэнтэй вэ? Египтээс гарсан номын 3 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээс эхлээд уншицгаая. "Тэр би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египтээс гарган авчираад та нар энэ ууланд бурханд өмөргөнө. Энэ нь чамд миний чамайг илгээсний тэмдэг болно" гэж айлдав. Тэгэхэд Мойсе бурханд "Хараач, би Израилийн хүүгүүд рүү очиж тэдэнд та нарын өвөг дээдсийн бурхан намайг та нар руу илгээв гэж хэлэхэд тэд надаас түүний нэр хинбэ гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ гэв. Бурхан Мойсед "Би бол би байдаг" гэвэ. Мойсегийн цөлд хон хариулж яваад тэгээд хориг буулан дээр ирж Бурхны оршихуй буюу Бурхны ариун газар шатаж буй бутан дотроос Бурхан түүнтэй ярилцж байгаа энэ үйл явдал болсон байна. Тэгээ энэ үед Бурхан Мойсед нэгэн үүрэг даалгавар өгсөн. "Чи миний ард түмнийг, чи миний хонин сүргийг тэрхүү Египтээс гаргаж ирж над дээр авчираа" гэж загсан. Түүнд даалгасан. Мэдээж Мойсе Бурхны өгсөн үүрэг даалгаврыг шууд хүлээж авахыг хүсээгүй. Маш олон шалтгаан тавьсан юм. Тэгээд сүүлдээ хамгийн эцсийн Бурхны энэ үүрэг даалгавраас бултах нэг арга нь юу байсан бэхээр "За тэгвэл хүмүүс надаас чамайг явуулсан тэр Бурхан чи хин юм бэ" гэж асуувал би юу гэж хэлэх юм гэдэг ийм асуултыг Бурханаас асуусан байна. Бурхан дээр юу гэж хэлсэн бэхээр "Би бол би байдаг" гэж хэлсэн. Би бол би байдаг. Еврей хэлэн дээр яг энэ "би байдаг" гэдэг үг бол "хая" гэдэг үг гэдэг. Хая. Бид нар одоо "хая" гэдэг үгний энэ "я" гэдэг энэ үгээр нь Бурхныг нэрлэдэг гэсэн үг. Явэ. Тийм учраас бид нар "халелуя" буюу тэр яг магтъя.
тэр яа буюу бурхныг магтъя гэж бид нар дуулдаг гэсэн үг. Бүгдээ бодоод үзье. Та өөрийгөө бодоод үз. Та өөрийнхөө эргэн тойронд байгаа гэртээ байгаа бүх зүйлсээ бодоод үз. Гэхдээ эдгээр бүхий л зүйлсэнд бүгдэнд нь юу гэдэг вэхээр эхлэл байдаг. Эхлэл байдаг гэдэг санааны үгээр тэд хизээ нэгэн өдөр бүтээгдсэн гэсэн үг. Хизээ нэгэн өдөр бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үгээр хизээ нэгэн өдөр таны эргэн тойронд байгаа бүх зүйлс та өөрөө ч гэсэн хизээч оршиж байгаагүй гэсэн үг. Байгаагүй учраас нэг л өдөр эхлэл бий болж та оршсон. Таны хэрэгжилж байгаа утас, компьютер, таны байшин, барилга, сав, хувцас, хунар бүх зүйлс энэ дэлхийд байгаа бүх зүйлс эхлэлтэй. Харин цорын ганц эхлэлгүй бөгөөд өөрөөрөө оршдог. Ямар нэгэн зүйлсээс хамаарахгүйгээр, шалтгааллахгүйгээр өөрөө оршдог цорын ганц зүйл бол тэрхүү хаяа юм ба. Бурхан юм ба. Би байдаг юм ба. Тэгэхээр шатаж байгаа бутан дотроос энэхүү хаяа буюу би байдаг бурхан Мойсетэй ирсэн. Иохан номын 1-р бүлгийн 1-4 ишлэлээр хэлэхдээ эхэнд үг байсан. Үг бурхантай хамт байсан ба үг нь бурхан байсан. Тэр эхэнд бурхантай хамт байсан бүх юм түүгээр бий болсон. Бий болсон юмсаас түүнгүүгээр бий болсон юмс нэг ч байхгүй. Түүнд ам байсан бөгөөд ам нь хүмүүсийн гэрэл байваа гэжсэн. Тэгэхээр Илч Иохны бичснээр эхэнд бурхан байсан бөгөөд бурхан өөрөө бүхнийг бүтээсэн гэж хэлээд харин 4-р ишлэлээр нь маш гайхалтай нэг зүйлийг хэлсэн. Тэр эхэнд байсан бурханд юу байсан бэхээр ам байсан гэж хэлсэн баг. Ам байсан. Еврей номын 1-р бүлгийн 1-2 дугаар ишлэл. Эрт үед иш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан бурхан эдгээр эцсийн өдрүүдэд өөрийн хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр хүүгээ бидний өвлөгчөөр томилсон бөгөөд хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ гэжсэн. Тэгэхээр тэрхүү ертөнцийг бүтээсэн эхэнд байсан тэр бурхан бол Иесус юм байна. Энэ дэлхий дээр түүхийн он жилүүдийн хугацаанд маш олон төрлөөр гарч ирж исэн шашны өдөрдөгч дотроос цорын ганц Иесус өөрийгөө юу ч хэлсэн бэхээр би бол ам юм аа гэж хэлсэн байна. Хамтаа Иохан номын 14-р бүлгийн 6 дугаар ишлэлийг унших юм бол би бол зам үнэн ам мөн хинч надаар дамжлгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн байна. Мөн Иохан номын 10 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг унших юм бол хулгайч зөвхөн хулгайлан алд сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амтай бэлгсэн амтай байлгахаар ирсэн юм а гэж хэлсэн байна. Мөн Иохан номын 11-р бүлгийн 25 дахь ишлэлээр Есүс Мартад би бол амьлалт ба ам мөн надад итгэдэг хүн өхөвч амьдрна гэж хэлсэн. Тэгэхээр энэ Есүс байгаа энэ ам бол Египтээс гарсан номын 3 дугаар бүлгээр гарсан тэрхүү шаталж байгаа бутан дотор Мойсетэй ярилцсан. Би байдаг буюу эхэнд байсан. Ямар ч эхлэлгүйгээр, ямар ч үүсэлгүйгээр өөрөөрөө оршиж байсан. Тэр би байдаг буюу хаяа гэдэг тэр гайхалтай бурхны ам байсан ба. Бүтээгч бурхан өөрийнхөө гараар бүтээсэн бүтээлийнхаа төлөө юунаас ч хязгаарлагдахгүй, юунд ч харьяалагдахгүйгээр мөнхөд оршиж исэн амиа зориулахаар шийдсэн гэдгийг та харж байна. Хэрэв бид бүхэн Иохан номын 8-ын 56 дугаар ишлэлээс харах юм бол та нарын эцэг Авраам миний өдрийг харна гэд баясаж байсан. Үүнийг тэр хараад баяртай байсан гэвэ. Юудэчүүд түнд та 50 нас ч хүрээгүй байж Авраамыг харсан юм уу гэхэд Иесус тэдэнд үнээр би та нарт хэлье. Авраамыг би болохоос өмнө би байдаг мөн гэж айлтваа гэсэн байна. Яг энэ үгийг хэлснийхэн төлөө Иесус чулуугаар шидүүлж алуулах ийм хэмжээнд хүрч маш олон хүмүүс чулуу газраас авч түүн рүү шидэхийг хичээсэн баг. Тэгэхээр яагаад хүмүүс түүнийг чулуугаар шидэх болсон бэ гэхээр Иесус өөрийгөө тэрхүү Израильчүүдийн, Юудэчүүдийн хаяа гэж итгэдэг тэр мөнхийн эцэг, Тэнгэрлэг бүтээгч бурхантай өөрийгөө зүүрлэж би тэр бурхан чинь байна гэж хэлсэн учраас хүмүүс түүнийг чулуугаар шидэхийг хичээсэн баг. Өнөөдөр ч хэлсэн бидэнд яг ийм итгэлийн сорилт ирж байгаа. Та үнэхээр Иесусыг тэрхүү хаяа буюу бидний итгэдэг бүтээгч бурхан гэдэгт та итгэдэг үү? Мөн дээрээс өнөөдөр маш олон сүмүүд хүнийг аврахад маш олон арга зам байна. Иесус тэдгээр арга замын нэг нь. Өнөөдөр бас нэг 2 дахь, 3 дахь, 4 дахь арга замуудыг би та нарт зааж өгье гэж соргож байгаа. Маш олон буруу урсгалууд, маш олон буруу сургаалтай сүмүүд байгаа. Миний хувьд би зангаа зангидаж чаддаггүй. Гэхдээ надад нэг сонирхолтой хобби байдаг. Би зангаа цуглуулах хоббит. Сүм цуглаанд явахдаа миний хийдэг сонголт ямар сонголт байдаг вэхээр би төмбүүчийг онгоолгоод зангаануудаа гаргаад өнөөдөр аль зангаагаа зангидах вэ? Зангидаж чадахгүй л гэхдээ аль зангаагаа зүүх вэ гэдэг энэ сонголтыг хийдэг гэсэн үг. Маш олон зангаатай учраас тэр дотроос сонголтоо хийхэд маш хэцүү байдаг. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн бурхан гим нүгэл тунсан хүн төлөвтнийг аврахтаа маш олон төлөвлөгөөтэй байсан гэж бодож болохгүй. Бурхан хүнийг аврах авралын төлөвлөгөөний төмбүүчийг онгоолгоход тэнд ерөөсөө ганцхан сонголт байсан. Тэр нь Иесус амиа өгөх. Иесус хүн төлөвтний төлөө амиа зориулах. Өөр сонголт байгаагүй. Амен.
Тэгэхээр Библиэлд байгаа хамгийн гол чухал ойлголт бол Есүс бол тэр хаяа юм. Есүс бол тэр бие байдаг юм. Есүс бол тэр бүтээгч бурхан юм. Тэр өөрийнхөө тэр бүтээгч бурханы тэр бие байдаг гэдэг тэр амийг хүн төрлөختний төлөө зориулахаар ирсэн гэсэн үг. Тэгвэл бүгд хамтдаа Еврей номын 10 дугаар бүлгийн 1-4 ишлэлийг уншицгаая. Учир нь хуйлд хэрэг сайн эмсийн жинхэнэ дүрэн ус харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга хүргэдэг өнөөхөл тахилуудаар ойртон хэрэгчдийг хизээж төгс болгож чадахгүй. Учир нь бух ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм а гэж хэлсэн. Бурханд нэг боломжгүй зүйл байдаг нь хүний гим нүглийн асуудлыг бурхан шийдэхдээ тахил буюу өдөр тутам өргөдөг байсан тэрхүү гим нүглийн төлөө хөргөдөг байсан тахилуудаар золиос энэ бүхий мал амьтад хүний гим нүглийг нэгэнхнийч хугасалж хүнийг гим нүглээс салгаж төгс болгож чадахгүй гэж хэлсэн байна. Энэ боломжгүй гэж хэлсэн байна. Бурхан хүнийг Есүсгүйгээр аварч чадахгүй. Энэ боломжгүй. Тэгвэл нөгөө талаараа та тэрхүү Есүс Христэд өөрөө итгэхгүйгээр тэрхүү авралт, тэрхүү хаяа буюу би байдаг Бурханы амь таны төлөө зориулагдсан гэдэгт та итгэхгүйгээр та бас Бурханд аврагдаж Бурхан таалагдах боломжгүй. Хамтдаа өдөр Еврей номын 11-ийн 6 дугаар ишлэлийг уншицгаая. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм а гэж хэлсэн. Та ямар ч сайн үйлс хийсэн байлаа гэд. Та өөртөө байгаа бүхий л эд хөрөнгөө бусдад тарааж өглөө гэд. Өөрийн амийг хэн нэгний төлөө зориуллаа гэд. Эсвэл та цагаан холдон болж эсвэл та шабатыг ёсчлон сахилаа гэд та аврагдахгүй. Бурхан ертөнцийг хайрлсан тул цорын ганц хүүгөө өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхөхгүй гэж хэлсэн. Хүүд итгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Иохан номын 8:24 дээр хэлснээр хүүн тэр хүүн буюу Есүс бол тэр бие байдаг юм а гэдэгт бид итгэх ёстой байна. Цорын ганц Есүст итгэж байж Есүсийг тэрхүү бие байдаг гэдэгт нь итгэж байж та аврагдах юм а. Таны төлөө тэрхүү хаяа буюу бие байдгийн амь таны төлөө зориулсан гэдэгт та итгэж байж аврагдах юм байна. Өөр ямар ч сонголт байхгүй. Хамтаа өдөр Матай номын 26 дугаар бүлгийн 39, 42, 44 дэх ишлүүдийг маш хурдан харсч. Тэр тэднээс жаахан цаашаа яваад нүүрээрээ унаж эцэг минь хэрэг боломжтой бол надаас энэ хаягыг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш харин таны хүслээр болог гэж залбирлаа. 42 дугаар ишлэлээр тэр дахин 2 дахь удаага явж залбирэн эцэг минь хэрэг би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол таны хүсэл биелэг гэлээ. 44 дугаар ишлэлээр тэр тэднийг дахин орхин холдон явж өмнө хийснийгээ хэлж 3 дахь удаага залбирах гэсэн байна. Хэрэг би зөвхөн энэ хүү ишлэл дотроос 39 дугаар ишлэлийг харах юм бол эцэг минь хэрэг боломжтой болгож ирсэн. Хэрэг боломжтой бол. Есүс загалмай дээр цовлогдохын өмнө буюу Есүс хүн төрлөختний төлөө яг л ирсэн гол зорилгоо биелүүлэхийн тулд яг л Матай номдэр хэлсээр өөрийн амийг олонний төлөө золиос болгон өгөхөөр ирсэн гэсэн тэр зорилгын дагуу Есүс яг тэр гайхалтай үйлчлэлийн өмнө ирсэн баг. Эцэг минь ээ хэрэг боломжтой бол энийг надаас өнгөрөөгөөч. Хэрвээ тэнд өөр нэг 2 дахь 3 дахь сонголт байгаа бол таны авралын төлөвлөгөөнд таны төмпүүчгэнд нэгэд үзэхэд надаас өөр ямар нэгэн сонголт байгаа бол та түүнийг хэрэглээч. Есүс нэг залбирсан. Есүс 2 дахь залбирсан. Есүс 3 дахь залбирсан. Хэрэг боломжтой бол гэж. Гэхдээ бид бүхэн түүх яаж үргэлжилсэнийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Есүс яагаад 3 удаа залбирсан юм бол? Яагаад 3 удаа? Яагаад гэвэл энэ залбиралд Бурхан хариулаагүй. Энэ боломжгүй гэсэн үг. Үүнээс өөр арга зам байгаагүй. Үүнээс өөр сонголт, үүнээс өөр авралын төлөвлөгөө Бурханд байгаагүй гэсэн үг. Энэ л боломж, энэ л төлөвлөгөө, энэ л арга замаар хүний гин нүглийн асуудлыг шийдвэрлэж хүнд мөнх амийг өгөх боломжтой болсон байна. Тийм учраас Есүсийн хариулт ирээгүй. Тэгэхээр ах トゥ нараа, Бурхан таны төлөө юу хийсэн бэ? Бурхан таны төлөө ямар гайхалтай амиа зориулсан бэ гэдгийг та өнөөдөр дахин нэг удаа бодож үзээч. Ингээд төгсөлд нь бүгдээрээ Есүсийн тэрхүү нууран дээр унтаж байсан тэр түүхээ иргэнэг санацгаая. Өнөөдрийн бидний амьдрал тохиолдож байгаа энэ давлгаа, энэ салхи, энэ шуурга бол бидний гол айх, санаа тавих, гол шийдвэрлүүлэх асуудал биш юм аа. Яагаад гэвэл бидний хамгийн гол шийдвэрлэх асуудлыг Бурхан аль хэдийн шийдчихсэн. Аль хэдийн шийдчихсэн. Тийм учраас Есүс юу гэж хэлсэн бэхээр та нарын итгэл хизээ өсөх юм бэ? Та нар яагаад ийм өчүүхэн итгэлтэй юм бэ? Би та нарын хамгийн гол асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Өнөөдрийн нүдэнд чинь үзэгдэж байгаа энэ дэлхий дээр байгаа энэ жижигхэн асуудал бүгд юу ч биш.
би бүгдийг шийдчихсэн. Таны амьдралын хамгийн том шуурга болох тэрхүү мөнхийн үхлийн гим нүглийн асуудал чинь би шийдээд нуурыг намжаачихсан. Яг л энэ үед тэд дотроо өөрсөөсөө асууж байсан. Та яг хэн юм бэ? Энэ өдрөөс эхлэн дагалдагчид Иесус яг хэн бэ гэдгийг мэдэх тэр аяллыг эхлүүлсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн итгэлийн ахын дүүснэрээ та нар Иесусыг хэн бэ гэдгийг илүү сайн мэдээсэн. Түүнийг таньж мэдээсэн. Энэ дэлхий дээр байгаа амьдралынхаа аар сархан асуудал дотроо та Иесусыг хэдгээр ч их сааж байна. Иесус таны амьдралын нэн тэргүүний хамгийн чухал зүйлсийн жигсаалтанд 2 дугаард ороход л энэ нь үнэнхээр том алдаа юм. Түүний бидний төлөө хийсэн тэр гайхамшигтай зүйлсийг бидний амьдралд байгаа ямар ч зүйлстэй харьцуулсан Иесус үргэлж нэгдүгээр байх ёстой. Түүний хийснийг давж хийх үйлдэх гайхамшиг, аз завшаан, ёндоо, шагнал урамшуулал, гавья, ололт амжилт гэж энэ дэлхий дээр байхгүй. Иесус үргэлж нэг номерт. Иесусгүйгээр тэр хаяа буюу би байдаг хэмээх тэрхүү гайхалтай ам орчигч нэгэнгүүгээр бид аврагдах боломжгүй. Мөн дээрээс нь түүнд нь бид итгэж хүлээн зөвшөөрөхгүйгээр бид аврагдах боломжгүй. Ингээм хамтаа залбирцгаая. Эзэн бурхан минь, өнөөдөр бид бүхэн энэ амьдралынхаа энэ салхи, шуурга, энэ давлгаа, энэ бүхий зүйлд тентэр тунтар хөвж явахдаа та бидний төлөө санаа тавихгүй гэж үү гэж асуудаг. Энэ асуултаа өдөр болгон танаас асуусаар байна. Гэтэ эзэн та бидний хамгийн гол шийдвэрлэх ёстой асуудлыг минь шийдэж өгсөнд баярлалаа. Таньгүйгээр энэ аврал ирэх боломжгүй. Мөн үүнд нь бид итгэхгүйгээр бид аврагдах боломжгүй гэдгээ ойлгож авлаа. Өнөөдөр бид таныг дахин хүлээн авч, дахин хувийн аврагчаа болгон авч, дахин танд итгэж байна эзэн минь. Бидний төлөө амиа өргөсөнд баярлалаа. Энэ бүгдийг би Иесус Христийн ариун нэрээр залбирanгуйлаа. Амен. За ингээд бүгдээ хамтдаа эх 7 хоногийн сургаал номлолоор иргэн болцгаая. Баяртай.